Хуучин их нарынхаа хамар чихийг огтлоод бүр кармалцсан байсан гэж байгаа байхгүй юу? Амар газтай. Тэгээ нүүр нүдгүү зодоо тэр аваар ингээд дүүрэн цус. Тэгээд ингээд хацрын ингээд зүсээд тэгсэн чинь эмчнэр хэлэхдээ болохоор тэр хацрынхын зүссэн хэсэгт ингээд бүр яс масны хүртэл гараад ирсэн байсан гэж байгаа байхгүй юу? Тийм амар хэрцгий. Сайн уу намайг дээдэг. Би анх удаага YouTube дээр бичлэг хийж байна. Хэрвээ миний бичлэг танд таалагдж байвал та subscribe хийгээрэй. Тэгээд мөн like. За хэрвээ бүр зөндөг таалагдж байвал comment үлдээгээрэй. Хэрвээ би танд таалагдахгүй намайг шүмжилмээр санагдж байвал зүгээр намайг алгасчаарай баярлалаа. Тэгээ энэ Асэлгээд эмэгтэй ерөнхийдөө 19 настайдаа Азамат гэдэг энэ муухай нөхөртөө гэрэлсэн юм билээ. Тэгээ гэрлээд удалгүй хүүхэдтэй болоод хүүхэд гарсны дараагаас тэр муухай амьдрал нь ихсэн юм билээ. Тэгээ зодож ихсэн. Тэгээ яагаад зодож ихсэн бэ? Яагаад зоддог байсан бэ гэдгсэн чинь хувц дотоо угаасан байна, гэрээ дотоо цэвэрлсэн байна, байранд нь юм тавьсангүй, юм дотоо эндүүдсэн байна. За тэгээд хоол амтгүй байна, ярь хасгүй үнтэй ярьлаа гэх мэт иймэрхүү асуудлаас болоод зоддог байсан юм байна. Гэт энэ эмэгтэй жилийн хугацаанд ингээд бүр амар хэцүү ингээд зодуурнд байсан. Тэгээ сүүлдээ тэсгээ байгаад цагдаад мэдэгдэж ихсэн. Тэгсэн чинь цагдаа нь ерөөсөө тоогоогүй. Тэгээ тоосон ч гэсэндээ ингээд 3 өдөр одоо ингээд саатуулж байгаа. Тэгээ буцаа сулдаг ч юм уу. Иймэрхүү байдлаар хүчрхийл ингээд үлдээл хүчрхийл ингээд явагдаад идэг байсан юм байна л да. Нөхөр нь өөрчлөгдөн амьдрал нь сайхан болно гэж бодож байгаа. Тэгээ удалгүй дараагийн хүүхэдэнд төрсөн. Тэгээ бас өөр тосгон руу нүүсэн. Тэгээ дахиад одоо нөхөр маань ингээ 2 дахь хүүхэд маань гараад өөрчлөгдөх юм болов гэж бодоод байжсэн чинь бас л өөрчлөгдөөгүй. Дахиад нөгөө муухай яргалал зодуур нь ихсэн. Тэгээд нөгөө тосгоныхаа бас цагдаа нарт хэлсэн боловч ямар ч ялгаа байгаагүй. Бас л одоо гэр бүлийн хүчирхийлэл бол Кыргызстанд тийм хууль нь тийм чанга бас байдаггүй юм шиг үлээ. Тэгээ анх танилцж байхдаа бол нөхөр нь бол үнэхээр сайн хүн шиг санагддаг байсан. Төлөв даруй гэр бүлийнхэн ч гэсэндээ аягүй таалагддаг байсан. Охиныг хайрладаг, халамжилдаг, хүмүүстэй хүндэтгэлтэй харьцдаг. Тэгээд муслим шашинтай аягүй үнэнч өдөр болгон залбирдаг, мөрөгдөв тийм хүн байсан учраас гэр бүлийнх нь бол маш сайн хүн гэж хүлээн зөвшөөрдөг байсан гэж байгаа байхгүй юу? 11 жилийн туршийн зодуур, зовлон твчээд тэгээ сүүлдээ гэр бүлийнхнаасаа тусламж хүсээд, хамаатан садангаасаа тусламж хүсээд, тэгээ гэр бүлийнхаа тусламжтайгаар энэ Азаматаас салаад ээж дээрээ 2 хүүхэдтэйгээ зуг амьдрахаар очиод амьдарч исэн юм лээ л дээ юм. Ээж нь болохоор ойдолчин. Тэгээд одоо энэ 4 хүнийг бас тийчээхэд бас тийм их хэмжээний цалин авдаггүй учраас цагуугийн хувь жоохон хэцүү байсан юм лээ. Тэгээд Асэл шийдээд Итали руу явсан юм лээ. Итали руу 4 жилийн хугацаанд явхдаа өдөр болгон маш шаргуу ажилладаг гэсэн. Өдөрт 3 ажил зэрэг хийдэг гэсэн. Асрагч, тэгээд нохоо салхилуулагч, кофе шопын үйлчлэгч гэх мэт ийм 3 ажил зэрэг хийгээд 4 жилийн хугацаанд буцаж их орондоо ирсэн юм лээ. За тэгээд 4 жилийн хугацаанд ажиллаад мөнгө хураасны эцэст нэг өрөө байр их орондоо худалдаж аваад 2 хүүхэдтэйгээ зуг амьдарч исэн чинь нөгөө нэг муухай Азамат гэдэг нөгөө нөхөр нь штэ. Тэр нь мэдээд тэгээ араас нь мөшгөө дагаад тэгээ нөгөө дугаарыг олж аваад дугаарлуу нь мессеж бичээд дарамтлаад өдөрт хэдэн мянган дуудлага хийгээд жилийн дотор бүр 20 мянган дуудлага 20 мянган мессеж ирсэн гэсэн тийм бүртгэл байд юм билээ. Үнэхээр аимшигтай. Яаж тэгж хүнийг заваадаг байна тий? Одоо бичээд байсан мессеж чинь жигнэсээ хүчрхийл болж яг амьдралд нэрсэн, жигнэсээ хүчрхийлсэн, задуулсан. Тэгээ цагдаа дээр очиод гомдол гаргаад ингээд яасан чинь жоохон ингээд юу саатуулагдчихж агаад тэндээ цагдаа дээр байж агаад тэгээ суллагдсан байгаа байхгүй юу. Тэгээ суллагдсныхаа дараа дахиад нөгөө нэг Асэли чинь бүр аимшигтай хүчрхийлээд аимшигтай зодсон юм лээ. Тэгээд нөгөө нэг хоёр ч азар нөгөө нэг бичиг баримтаа салуулаад гэрэлдээ салгуулсан байсан учраас тэр нь одоо эрүүгийн хэрэг болоод тэгээд Асэл нөгөө зодуулсан одоо хөхрөөлд няцралттай тэрийгэ баримтжуулаад зургийг бас цагдаа амт өгөөд эрүүгийн хэрэг үүссэн юм лээ. Тэгээ шүүх рүү шилжээд тэр нь тэгсэн чинь 5 жилийн ял оноосон чинь 2 наснд хүрээгүй хүүхэдтэй тэгээд ээж нь хөгшин харааны бэрхшээлтэй гихүүднээс 3 жил яалаа онооно гэд тэгсэн чинь нөгөө нэг Азамат гэд муухай нөхрийнх нь одоо хамаатан саадангууд нь Асэлээс гуугаад чи хэрвээ одоо ингээд өргөдлөө авчих юм бол
хүүхдүүдээс ч одоо ингээд нөхрөж нэр ингээд салгаад өгөө чамаа ингээд тайван орхиё гэд тэгсэн. Тэнгүүд нөгөө Асилийн хамгийн жин хүсэл нь болохоор гадаадад 2 хүүхэдтэйгээ элэг бүтэн сайхан аз жаргалтай энэ хүнээс л холдох юмсан гэсэн тийм мөрөөдөлтэй байсан. Тэгээ тийм учраас маш хурдан зөвшөөрсөн. Тэрсэн чинь тэр нь яг үнэндээ эсрэгээрээсэн. Ерөөсөө зүгээр байлгаагүй Асилийг дахиад араас нь мөшгөөл ингээл дарамжлал хараагаал тэгэл нөгөө нэг ингээл чамаа алан тал ингээл байнга сүрдүүлдэг. Тэгээ нөгөө цагдаа нараас гуугаад намаа ингээд байнга ингээд байна. Нэг өдөр намайг алуул би яах юм бэ? Та нар ингээд хурдан шоронд нь суулгаад өгөөч гэдэг ахтана ерөөсөө тгээгүй шүү гişи төрийн хүн тгээгүй. Тэгээ шууд нөгөө суллаад одоо хараа юмтанд байдгаар тийм нөгөө нөхцлөөр гаргацсан юм билээ л дээ. Тэгээд нэг өдөр байжсэн чинь 2023 оны 9 сарын 20-ны өдөр хүүхдээ сургуульд нь гаргаж өгөхгүй лифтэнд суулгачаад тэгээд буцаад гэрлүүгээ орох гээд бага хүүхэд нь байсан бохгүй гэрт нь. Тэгээд буцаад гэрлүүгээ орох гээд хаалгаа хаах гэжсэн чи бүр хүчээр ингэж хаалганд татаж орж ирээд нөгөө хуучин нөхөр нь тэгээд шууд хүчрхийлж ихсэн юм билээ аимшигтай. Тэгээд шууд нөгөө хүүхэд рүүгээ хараад хаалгаа төгж хичээ ингээл амар тушаагаал. Тэгс чи нөгөө хүүхэд найсандаа болоод шууд хүнжил даагуур ороод ингээд айгаад чихээ таглаад хөвтцсэн юм билээ. Тэгээд азар нөгөө хаалга нь онгорхой байсан. Гэхдээ аимшигтай хүчрхийл болсон тэр өрөөнд тэр байранд яасан гэдгийгсэн чинь шууд Асилийг боож аваад тэгээд ингээ хутгаар шууд хамар одоо чихийн тасдаж аваад тэгээд ингээд нүүр нүдгүү ингээд нөгөө нэг цаасны утгаараа ингээд сийчээд тэгээд бүр ингээд хацарных нь ясны хүртэл ингээд гараад ирсэн байсан гэж байгаа байхгүй юу эмчнэр хэлэхдээ. Тэгээд тэр хаваар дүүрэн цуснууд тэгээд ингээд нөгөө Асилийн ухаан орж гараад ерөөсөө өвдөлтөө өөр юмтай мэдрээгүй гэсэн хамгийн амар ямар айсан болоод тэр хүн ингээд өвдөлтийг мэдрэхгүй ингээд харсан чинь ингээд цуснууд энэ тэргээр ингээд сад тавьчихсан гэж байгаа байхгүй юу. Тэг би ямарч ингээд цус алж ийн гэдгийг мэдчихсэн гэж байгаа. Галтаагоноос ингээд 0 руу чирч хаваачаад тэгээ яг ингээд би одоо чиний нүдийг чинь сохлон гэд нөгөө нэг яг нөгөө хутгаа барьж аваад ингээд яаж исэн чинь цагтаан дээр ороод ирсэн гэсэн. Ашгүй азар нөгөө нэг хаалга онгорхоо хөршин ингээд мэдгдсэн мөлий. Энд ийм болоод ийна гэд. Тэгээд орсон чинь ингээд гэрн тэр чигтээ ингээд бүр ингээд цусалцаа. Одоо энэ бичлэгийн доор би та нарт ингээд бичлэгийг тавьчих ингээд тэр чигтээ ингээд цусалцсан. Тэгээ адуу мал ингэж ядалж байгаа юм шиг тийм амар алгайцсан. Oh my god тэгсэн чинь нөгөө хамар чихийн тастаж авсан хамар чихийн болохгүйсэн чинь нөхөр нь кармалцсан байсан байхгүй хамгийн амар нь үнээр аимшигтай. За тэгээд нөгөө эмэгтэй чинь түргэн энтер дуудаг да. Тэгээд түргэн бас л удаж ирсэн. Манай Монгол шиг заримдаа одоо яагаад тэгж төвчөрд юм уу яагаад юм гэдэггүй ямар ч удаж ирсэн гэж байгаа байхгүй. Тэгээд дөрөвдүгээр имлэгч гэлүүд ямар ч тэр Кыргызстаны дөрөвдүгээр имлэг дээр нь очсон чинь манад харьяалгүй юм байна. Тэр төв имлэг рүү явгээд тэгээд тэр имлэг рүү ингээд ясаар идэл цаг алдаад ингээд бараг цаг 20 минутаас 2 цаг болсон гэж байгаа байхгүй. Тэр хугацаанд бүр маш их цус алдаад тэр хүн өөхгээд өгсөн гэж байгаа байхгүй. Тэгээ очоод бүртгэл өдрөө хийлээ тэгээд ороод бүр 8 цагийн турш хагалгаанд орсон гэж байгаа. Оруулаад тэгээ эмчнэр хэлэхдээ гэж байгаа байхгүй. Энэ хүн азар амьд үлдсэн байна. Ийм тохиолдолд бүр бурхан л ингээд амьд гаргасан байна гэж байгаа байхгүй юу. Аимшигтай их цус алдсан. Тэгээд бүр 5 литрийн цус ингэж нөхч ингэж хийсэн гэж байгаа байхгүй юу. Тэгээд одоо ч гэсэндээ тэр эмэгтэй ингээд талент харж чаддгүй. Ингээд насаараа тийм дүр төрхтэй. Тэгээд одоо дахиад хаалганд орох шаардлагатай гэж байгаа байхгүй юу. Тэгэхгүй бол одоо тэр хүний чинь мөгөөр сэтрийн юуч байхгүй аимшигтай болцсон байгаа шүү дээ. Үнэхээр аимшигтай. Тэгээд одоо ингээд болттой ингээд явдаг, өөрөө талентаа харж чаддгүй. Тэгээ ихний 1 сар бол ингээд тэр чигтээ сар имлэг твцэн гэж байгаа байхгүй юу. Хагалгааны үеэр цус тавтаа, хайрс нөхөөх, зүсгцэн шархнуудыг оёох, хамрын мөгөөс болон чихний хэсгүүдийг арьсан доор суулгах зэрэг олон ажиллагаа хийсэн. Мэс засалт, 3 мэс засалт болон мэдээ алдуулагч эмчнэр оролцсон. Ингээд нийт 4 эмч хаалгаа хийсэн гэж байгаа байхгүй юу. Тэр шөнийг Асил эрчим тэмцлэгийн тасагт өнгөрөөсөн бөгөөд дараагийн өдөр нүүцлэг хийсний дараа эмчнэр түүнийг тусгай өрөөнд шилжүүлэхээр шийдсэн байсан. Тэгээд Асил ухаан ороод ингээд уйлаад хамгийн эхлээд нэг юм хэлсэн гэж байгаа байхгүй юу. Би шүүгчээс өвдөгс өхрөөд гуйж байсан. Түүнийг битгий суллааж гээд гэтэл миний нүдэн дээр гавыг нь тайлаад шүүхийн танхимаас сулцсан. Жилийн дотор хуучин нөхөр нь Асил руу 20,000 хүртэлх дуудлага мессеж илгээсэн. Тэгээд Асил сарын дараагаар ингээд жоох ухаан ороод ингээд ярьж байгаа байхгүй юу. Би
Италиас хурж ирээд нэг өдөр ч тайван байгаагүй. Нөхөр маань намаа нэг ч өдөр тайван орхиогүй. Би хаана хандаж болох бүх газар танцсан гэж яахгүй маш олон өрөвдөл өгсөн. Хууль хяналтын байгууллага дахин очсон. Гэвч миний эргийг хинч таагүй, миний дуу хоолойг хинч сонсоогүй. Энэ хэрэг Кыргызстанд даяар маш том шугам басан. Парламентын гишүүд хүртэл энэ үнийг өмнө олон удаа барьж байсан атлаа яагаад хинч бодит арга хэмжээ аваагүй бэ гэж цагдаа, прокурор, шүүхийг шүүмжилж исэн. Учир нь Асэл олон жилийн турш цагдаа удаа дараа хандаж энэ хүн нэг өдөр намайг ална гэж хэлдэг байсан ч түүнийг хамгаалж чадаагүй. Харин шүүх хүртэл өмнөх хүчирхийлэл, занал хийлэл нотлохоонууд байсаар хахад Азаматад ердөө пробацийн ял буюу одоо нөгөө хилээд байсан хяналтаар суллах тим ял өгч сулсан байдаг. Өмгөөлөгчийн хэлснээр хэрвээ тэр үед шүүх шудрах шийдвэр гаргасан бол Асэл өнөөдөр ингэж зэрэмдэглэгдэхгүй байсан юм аа. Мөн хэрэг болсны дараа эмнэлгийн тусламж маш удаан ирсэн. Эмчнэр хэлэхдээ бид тэр эмэгтэй нүрийг сэргээх биш, эхлээд амийг нь аврахын төлөө 8 цаг тэмцэн гэж хэлж исэн. Аселийн нүүр, хоолой бүхэлдээ утганы гүн шарахтай байсан бөгөөд маш их цус алдсан байсан. Хожим нь Туркийн нэг эмч Аселд үн төлбөргүй тусламж дараагийн нөхөн сэргээх хаалганууд хийх амласан. Гэвч түүнд хамар, чих, хоолой зэрэг маш олон хүн тагалах шаардлагатай хിവэр байгаа. Эмчнэрийн хэлснээр Аселд амьд үлдсэн өөрөө гайхамшиг гэж хэлсэн. Одоо тэр гэртээ хайртай хүмүүсийнхаа дунд эдэрхийг хүлээн амьдарч байгаач өдөр бүр толинд хараад уйлдаг гэж ээж нь ярьдаг. Угаасаа ойлгомжтой шүү дээ. Яаж нүрээ толинд тийм амар царайтай басна яаж харах юм бэ тийм үстэй. Тэгэхээр энэ бол зүгээр нэг аимшигтай хэрэг биш манайхаа. Энэ бол олон жилийн турш анхааруулга өгсөөр байсан. Хүчирхийлэлд хинч боддоор хариу өгөөгүй үед болдгийн ийм жишээ байгаа шүү. Анхны гар хүрэлт сүүлжих байх нь ховор. Хүүхдүүд аавтайгаа өсөх ёстой гэсэн ойлголт эмэгтэйг аюул оруулж болдог гэдгийг тод жишээ энд байна. Тэгээ цагдаа шүүгч гэсэндээ ингээд сул ажиллавал хүчирхийлэгч ингээд улам зоригждгийн бас нэг жишээ энд байна. Энийг сонсоод манайхан зүгээр айгаад биш ямар амар юм бэ гэхэд өнгөрөх биш. Өөрт ойр байгаа магадгүй аюулт байгаа хүмүүстэй анхааруулаад чи твч гэж битгий ерөөсөө хэлээрэй. Чи ганцаараа биш би хамт байна гэд хэлээд өгөөрэй.